that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. За тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тангар хүргэснээс хойш түүний бодлого, үйл ажиллагаа, үйл хэргийг бол дэлхийн нийтээр тун анхааралтай хандаж байна гэж хэлж болохоор байна. За Трамп нь ерөнхийдөө бол барууны холбоотнуудтайгаа харилцаагаа муутгаж мөн Орос Украины дайны асуудал дээр Америк нэгдсэн улсын байр суурийг огцом өөрчилсөн зэрэг явдлууд нь бол өөрийн ирэхгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа. За мөн Трамп нь бол дэлхийн нийтийн геополитикийн нөхцөл байдлыг өөрчилж дэлхийн дэг журмыг бол шинчилж олон төрөлт эрүү үеийг бол авчирхаар ажиллаж байна уу гэх ерөнхий хардлага бол олон шинжээч нийгэм судлаачдын дунд бол өрнөд байгаа юм. За гэхдээ Дональд Трампын хувьд бас анзаарахгүй, дуурахгүй өнгөрч болохгүй нэгэн чухал асуудал байгаа нь Америк нэгдсэн улсын Аз твдэх холбоотнуудад Америк нэгдсэн улс цаашаа Дональд Трампын засаг захиргаа хэрхэн хандах, Аз дахь холбоотнуудтайгаа ямар бодлого хэрэгжүүлж, ямар бодлого баримтлах вэ гэдэг асуулт бол өөрийн ирэхгүй. За Аз твийнхний анхаарлыг бол маш их татаад байгаа юм аа. За ерөнхийлөгч Трамп Аз твдэх холбоотнуудын талаар анхны байр сууриа 3 дугаар сарын 8-ны өдөр Япон улсад хандан мэдэгдэл хийснээр эхэлсэн гэж хэлж болно. За Трамп нь бол бид Япон улстай маш сайн харилцаатай байдаг. Гэхдээ бид тэднийг хамгаалах үүрэгтэй хэрнээ хариуд нь тэд биднийг хамгаалах ёсгүй гэсэн хачин гэрээг хэн хизээ байгуулсан надад сонирн байна хэмээн бол байр сууриа илэрхийлсэн. За ер нь Америк нэгдсэн улсын хувьд Аз твд аль бие ёсоор батлан хамгаалах салбарт гэрээ байгуулан ажилладаг 5 улс бий. Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Австрали, Таиланд гэх улсууд нь бол Америк нэгдсэн улстай аль бие ёсоор батлан хамгаалахын салбарт стратегийн хамтын ажиллагаатай юм. Нэг ёсондоо Америк нэгдсэн улс нь эдгээр улсуудыг гадны аюул занал хийллээс хамгаалах үүрэг хүлээдэг гэсэн үг. За харин Тайван, Сингапур, Вьетнам, Минэтхэг, Индонез зэрэг улсууд нь бол Америк нэгдсэн улстай батлан хамгаалах чиглэлд бол хамтран ажилладаг боловч хараахан бол харилцан хамгаалах гэрээг бол байгуулаагүй улсууд юм. За харин стратегийн иж бүрэн түншлэлттэй ойрын холбоотой улсууд гэж хэлж болно. Чухам эдгээр улс орнууд нь Америк нэгдсэн улстай ойрын холбоотой байснаар Аз номхон далай, энэтхийн далай дахь аюулгүй байдлаа Америк нэгдсэн улс хангаж чаддаг гэж ойлгож болно. За гэхдээ ерөнхийлөгч Дональд Трампыг яг л барууны улсуудад хандсантай адилаар Аз твдэх холбоотнуудтай бол хатуу хандна гэж бодохгүй байгаа юм. За учир нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын бодлогоор бол Оросын холбооны улс бус харин бүгд найрамдах хятад ард улс нь Америк нэгдсэн улсын хувьд шинэ аюул санал хийлэл бодит өрсөлдөгч гэж харж байгаа. За үнэхээр Трамп ингэж харж байгаа нь үний юм бол Америк нэгдсэн улсын зүгээс хятадтай ирээдүйд одоо бодож буй энэхүү худалдааны дайн, тарифын дайн, өөр ямар ч дайн байсан, магадгүй зэвсэгт дайн байсан ч хамаагүй. Энэ бүх зүйл дээр хятадын эсрэг сүрэн зогсоход бол Аз твдэх холбоотнууд нь Трампын гол тулах хүч нь болж өгөх учиртай юм аа. За ингээд өргөжлүүлэн ярихаас өмнө та бүхэнд хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За би доор сэтгэгдэл хэсэгт бол Авторгын хууль зүйн товчооны Facebook пэйжийн линкийг тавьсан байгаа. За та бүхэн орж сонирхоод лайк дараарай гэж хүсье. За манай хамтран ажиллагч байгууллагыг та бүхэн дэмжиж байна гэдэг нь өөрсдийнхээ үздэг Subotai Pictures сувгийг бас дэмжиж байгаа гэсэн үг юм шүү. Дэлхийн 2 дугаар дайнд Японы эзэнт гүрэн ялагдал хүлээсний дараагаар 1945 оны 9 дугаар сарын 2-ны өдөр аль бие ёсоор бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байдаг. За ер нь 2 дугаар дайны туршид нацист Герман, милитарист Япон зэрэг улсууд нь бол холбоотнуудын эсрэг аимшигтай эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн тул эдгээр хоёр улсын цэрэг зэвсэглийн салбарыг цаашид холбоотнууд өөрсдийн мэдэлд байлган хянаж байх бодлого баримтлахаар шийдвэрлэсэн юм. За ингээд 1947 оны Японы үндсэн хуулийн 9-р бүлэгт Япон улс нь дайн хийх эрхгүй, байнгын айрамгүй байх гэх ноцтой заалтыг Америк нэгдсэн улс хүчээр оруулсан байдаг. Энэхүү үндсэн хуулийн дагуу Япон улс нь цэргийн хүчээ бүрэн татан буулгаж, гадаад улсад дахин халтан довтлох
эргэцэн ямар ч чадамжгүй болон хувирсан. За гэхдээ Америкийн нэгдсэн улсын зүгээс Япон улсыг өөрийгөө хамгаалах хэмжээний багахан цэргийн хүчтэй байхыг бол хязгаарлагдмал хэмжээнд бол зөвшөөрсөн байдаг. За улмаар дайн дууснаас 6 жилийн дараа буюу 1951 оны 9-р сарын 8-ны өдөр Америкийн нэгдсэн улс Японы аюулгүй байдлын гэрээг байгуулж, за энэхүү гэрээний дагуу Япон улсын аюулгүй байдлыг Америкийн нэгдсэн улс бол хамгаалах үүрэг хүлээсэн. Мөн уг гэрээг 1960 онд дахин шинжилэн баталж, Америкийн нэгдсэн улс нь өөрсдийн цэргийн баазуудыг бол Японы газар нутаг дээр байгуулж эхэлсэн. За энэхүү гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улсын зүгээс яг одоогийн байдлаар бол Японы нутаг дэвсгэр дээр өөрийн 50,000 гаруй цэргээ тогтмол байрлуулдаг ба за тэдгээр цэргүүдийн дийлэнх хэсэг нь бол Японы Окинава арлын цэргийн баазад байрладаг. За гэхдээ өнөөдөр Японы нутагт байрлаж буй Америкийн нэгдсэн улсын цэргүүд нь үндсэндээ бол Японыг дан ганц хамгаалах гэхээс илүүтэйгээр зүүн өмнөд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж болно. Нийт ялангуяа бүгд найрамдах Хятад ард улс, Хойд Солонгос, Оросын холбооны улс зэрэг орнуудын цэргийн аюул өдрөөс өдөрт одоо нэмэгдэж буй энэ цаг үед Окинавагийн цэргийн бааз нь бүс нутгийн аюулгүй байдалд бол онцгой нөлөө үзүүлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Японы нийгмийн дотор ард иргэдийнхэн дотор бол Америк цэргүүдийг Японоос гаргах ёстой, эсвэл байрлуулах ёстой гэх хоёр өөр байр суурь ер нь ойролцоо шахуу төвшөнд байдаг. За мэдээч хэрэг тусгаар улсын хувьд өмнөх түүхэнд өөрсдийг нь эзлэж байсан улсын цэргүүдийг өнөөдрийг хүртэл одоо байрлуулсаар байгаа нь бол нэг талаараа доромжлуулсан хэрэг, за утгагүй хэрэг гэж үздэг хүмүүс олон байгаа. За ялангуяа Окинавагийн оршин суугчдын дунд бол Америкийн нэгдсэн улсын цэргийн баазыг эсэргүүцэх үзэгдэл түгээмэл байдаг. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын цэрэг Японд байрлуулснаар бас бүс нутгийн иргэдэд тодорхой хэмжээний давуу талууд мөн олгогддог. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын цэргийн баазууд тухайн бүс нутгийнхаа бизнес, ажлын байр болон орлогыг бол нэмэгдүүлж өгдөг. Мөн Америкийн нэгдсэн улсын цэрэг Японы аюулгүй байдлыг хамгаалан байрлаж байгаа учраас Япон улс нь бол батлан хамгаалах төсөвтөө хэд их мөнгө зарцуулалгүйгээр за өөр шаардлагатай салбаруудад төсвөө зарцуулах боломж давхар бүрддэг гэсэн үг. Гэхдээ сүүлийн жилүүдэд за нийт ялангуяа дэлхийн нийтийн геополитикийн маргаан хурцдаж буй энэ цаг үед Японы улс төрийн ертөнцид Япон улс өөрийн батлан хамгаалах хүчээ бие даан хөгжүүлэх ёстой гэх хандлагууд бол ихээр ажиглагдах болсон. За мөн үнэхээр Япон улс нь бол батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлж 2025 оны төсөвтөө 8.7 их 80 йен буюу 55 орчим тэрбум доллар болгож өсгсөн. Энэ нь бүс нутгийн өсөн нэмэгдэж буй аюул болоод батлан хамгаалах төсвөө 2027 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хүргэх зорилт тавьсан явдал зэрэгтэй бол шууд холбоотой гэж ойлгож болно. За ямар ч тач Америкийн нэгдсэн улс нь ирээдүйд бүгд найрамдах Хятад ард улстай эсвэл Хойд Солонгостой ямар нэгэн байдлаар дайн тулаан хийж магадгүй нөхцөл байдал үүсвэл Америкийн нэгдсэн улсын цэргүүдэд тэнд байршиж байгаа учраас Япон улс нь бас хүссэн хүсээгүй тэр дайнд татагдан оролцож за Японы газар нутаг хүн ам бол цохилтын бай болох эрсдэл өндөртэй харагдаж байгаа юм а. Харин Трамп магадгүй Японоос цэргээ гаргах шийдвэр гаргавал энэ нь нэг талаараа Аз номхон далайд дах Японы аюулгүй байдалд одоо эрэг болон сөрөг нөлөөг аль алийг нь дагуулж магадгүй. За гэхдээ Америкийн нэгдсэн улсын хувьд цэвэр Америкийн нэгдсэн улсын эрх ашигын өнцгөөс за геополитикийн үүднээс харах юм бол за Америкийн нэгдсэн улс нь Японоос цэргээ гаргах нь бол Америкт хамгийн ашиггүй хувилбар бодож одоо ирэх нь бол тусах нь бол тодорхой харагдаж байгаа юм а. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын Аз твдэх дараагийн гол холбоотон бол бүгд найрамдах Солонгос улс юм. За 1953 онд Солонгосын хойгийн дайн дууссаны дараагаар за Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамдах Солонгос улс хоёр хамтран батлан хамгаалахын салбарт бол одоо харилцан нэгнээ хамгаалах гэрээ байгуулсан. За энэхүү гэрээ байгуулагдсны үндсэн дээр Өмнөд Солонгос улс нь ямар нэгэн байдлаар гадны аюул занал хийлэлд одоо өртөх юм бол Америкийн нэгдсэн улс бол одоо өмнөөс нь хамгаалан тухайн хавтагч гүрэнтэй бол тулалдна гэх утгатай гэрээ байгуулсан байгаа юм а. Гэхдээ түрүүн ярьсан Японы хувьд гэвэл одоо дэлхийн 2 дугаар дайн дуусаж Япон улс одоо ялагдсан учраас Японы милитаризмыг бол дахин сэргээхгүй тулд за мөн одоо бүс нутагта Америкийн нэгдсэн улсын нөлөөг нэмэгдүүлэхийн тулд энэхүү харилцан хамгаалах Японы аюулгүй байдлыг батлан даах гэрээг бол байгуулж байсан. За харин Солонгосын бүгд найрамдах Солонгос улсын хувьд гэвэл арай өөр буюу за энэ гэрээ бол мэдээж хэрэг хүйтэн дайны үед бол байгуулагдсан. За тэгэхээр бүгд найрамдах Солонгос улсын нутаг дээр бол
ерөнхийдөө ардчилсан улс болгож байгаа үндсэн шалтгаан мөн хамгаалж байгаа үндсэн шалтгаан тухайн үедээ коммунизмын төрөлт коммунизмын халдвараас бол Аз номхон далайн бүс нутгийг бол хамгаалж коммунизмыг хязгаарлах зорилготойгоор за мөн бүс нутагта Америкийн нэгдсэн улсын нөлөөг давхраас нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулснараа бол ялгаатай гэж ойлгож болно. Америкийн нэгдсэн улс болон бүгд найрамдах Солонгос улс хоёрын энэхүү гэрээнд зааснаар бол өмнөд Солонгос улс руу хэрвээ бүгд найрамдах Хятад ард улс аль эсвэл хойд Солонгос гэх энэ хоёр улсын аль нэг нь хавтан довтолсон тохиолдолд Солонгосын аюулгүй байдлыг Америкийн нэгдсэн улс хангах үүрэг хүлээсэн байдаг. За улмаар Солонгосын хойгийн дайны дараагаар Америкийн нэгдсэн улс нь тус улсад байнгын цэргийн баазуудаа байгуулж одоогоор 28,000 гаруй Америкийн нэгдсэн улсын цэргүүд за өмнөд Солонгост байрлаж алба хааж байна. Мөн 1990-ад оноос эхлэн хойд Солонгос улс нь цөмийн зэвсэг хөгжүүлж эхэлсэн явдал нь Америкийн нэгдсэн улс өмнөд Солонгос хоёр орны цэргийн эвслийг улам бүр чухал ач холбогдолтой болгож өгсөн. Хэдийгээр өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийг дагаад тус улсын цэрэг армийн салбар хүчрхэг хэмжээнд очиж чадсан боловч хоёр Солонгосын хооронд дайн болсон тохиолдолд өмнөд нь бол дан ганцаараа хойд Солонгосын аюулыг бүрэн сүрэн зогсох нь одоо ч хэцүү хэвээр байгаа. Ер нь Америкийн нэгдсэн улсын Аз төв дэх батлан хамгаалах салбарын холбоотнууд дундаас цорын ганц бүгд найрамдах Солонгос улс нь цөмийн зэвсэгтэй дайсагч оронтой хэлэлдэг улс юм. Иймээс зарим судлаач шинжээчдийн хувьд өмнөд Солонгос нь Америкийн нэгдсэн улсын хувьд бол Японоос илүү чухал стратегийн байршил гэж үздэг. За түүхэндээ ч мөн Америкийн нэгдсэн улсын цэргүүд өмнөд Солонгосыг хамгаалахын тулд цусаа урсгаж байсныг бол дэлхийн нийтээрээ санаж байгаа. Хэрвээ түүхэд дахин давтагдаж шаардлага үүсэх аваас Америк цэргүүд бүгд найрамдах Солонгос улсын төлөө дахин цусаа урсгахыг бас үгүйсгэх аргагүй. Тэгэхээр ямар ч тач Япон болон Солонгос хоёр улс нь бол Америкийн нэгдсэн улсын Аз төв дэх хамгийн гол холбоотнууд хамгийн ойрын нөхдүүж гэж хэлж болно. За гэхдээ тус хоёр улсаас гадна Филиппин улс мөн Америкийн нэгдсэн улсын хувьд маш чухал байр суурь эзэлдэг. За 1898 онд болсон Америк Испани дайнд Америкийн нэгдсэн улс ялалт байгуулснаар Испани мэдэлд байсан Филиппиний арлууд нь албан ёсоор Америкийн нэгдсэн улсын мэдэлд шилжсэн түүхтэй. Та бүхэн магадгүй хаа байсан Филиппин руу яагаад монголчууд англи хэл сурах гэж яваад байдгийг өмнө нь гайхаж байсан байж болох юм. За Филиппин нэг хэсэгтээ бол Америкийн нэгдсэн улсын колони аль эсвэл муж бус за бүр Америкийн нэгдсэн улсын эзэмшлийн мэдлийн газар нутаг гэх статустай байж за тэнд Америкийн нэгдсэн улсын нөлөө 20 дугаар зууны туршид бол гүн бат тогтсонтой холбоотой юм а. За Америкийн нэгдсэн улс нь өнөөдрийг хүртэл Филиппин улсын хамгийн том стратегийн холбоотон мөн эдийн засаг болоод цэргийн түнш хэвээр байгаа. Тус хоёр улс нь 1951 онд буюу дэлхийн 2 дугаар дайны дараагаар дэлхийн дэг журам шинжлэгдэж хоёр туйлд 90 үед хуваагдаж байх үед за харилцан батлан хамгаалахын гэрээгээ байгуулж байсан. За энэ гэрээний дагуу мэдээч хэрэг Америкийн нэгдсэн улс нь Филиппинийг хамгаалах үүрэг хүлээсэн юм. Улмаар тус улсын нутагт Америкийн цэргүүд 20 дугаар зууны 2 дугаар хагасыг дуусгах хүртэл шахуу байрлаж байгаад 1992 онд цэргийн баазуудаа хаасан. За учир нь тухайн жил Филиппиний парламент Америкийн нэгдсэн улсын цэргийг нутагтаа байрлуулахгүй байх хуулийг баталсантай холбоотой юм. За гэхдээ 2014 онд хоёр улс хоорондоо дахин нэгнээ хамгаалах гэрээг шинжилэн байгуулснаар Америкийн нэгдсэн улс нь Филиппиний зарим хэсэгт цэргийн баазуудаа дахин нээх боломжтой болсон. За улмаар 2023 онд энэ гэрээ улам бүр үргэлжиж Америкийн нэгдсэн улс нь Филиппиний нутагт нэмж 4 цэргийн бааз байгуулахаар тохиролцсон байдаг. За гэхдээ одоогоор тэдгээр цэргийн баазууд нь хараахан ашиглалтанд ороогүй байгаа болохоор яг тогтмол Филиппинд байрладаг Америк цэргүүд гэж бол байхгүй. Гэхдээ түр хугацаанд буюу хамтарсан бэлтгэл сургуулилт хийх нэрийн дор Америкийн цэргүүд тогтмол Филиппинд 90 орчим байрладаг байна. Тэгэхээр ойролцоогоор тус улсад 7000 гаруй Америк цэргээр нь тогтмол биш боловч ойр ойрхон байрладаг гэж ойлгож болно. Мөн ойрын жилүүдэд энэ тоо улам нэмэгдэж Америкийн нэгдсэн улсын байнгын цэргүүд албан ёсоор байрших нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм. За мөн бүс нутагт үүсэт буй геополитикийн хурцдмал байдал зэрэг олон хүчин зүйлийн нөлөөнөөс ойрын ирээдүйд Америкийн нэгдсэн улс болон Филиппин хоёрын харилцаа улам бүр гүнзгийрэх болов уу гэсэн ерөнхий дүр зураг ажиглагдаж байгааг хэлэх нь бас зүйтэй баха. Харин Америкийн нэгдсэн улсын дараагийн холбоотон болох Таиланд улсын хувьд хоёр орны хооронд 1954 онд батлан хамгаалах салбарт бол хамтран ажиллах, харилцан хамгаалах гэрээ байгуулж байсан түүхтэй. Гэхдээ яг одоогийн байдлаар бол Таиландд Америкийн нэгдсэн улсын цэргийн албан ёсны бааз бол байхгүй. Гэхдээ хоёр улс бол 1990
1954 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүр Cobra Gold хэмээх одоо томоохон цэргийн сургуулийг бол тогтмол зохион байгуулж байгаа юм. За иймээс Америкийн цэргүүд Тайландд тогтмол биш харин түр хугацаанд байрладаг гэж хэлж болно. Гэхдээ өнгөрсөн түүхэн үйл явдлыг бол энэ хоёр орны одоо харилцааны хамгийн том гэрч гэж харах нь бол зөв байх. За тухайлбал Вьетнамын дайны он жилүүдэд буюу 1975 оны хүртэл Тайланд нь гэрээнийхэн дагуу Америкийн нэгдсэн улсыг дэмжиж Америкийн цэргийн баазуудыг одоо өөрийн нутаг дэвсгэр дээр олноор нь байгуулж байсан. За харин 1975 онд Вьетнамын дайн дуусаж коммунистууд одоо ядалт байгуулснаар Америкийн нэгдсэн улсын цэрэг эх орон руугаа буцаж за мөн Тайланд дахь цэргийн баазуудаа хаасан түүхтэй. Ингээд ер нь харах юм бол Америкийн нэгдсэн улс нь Аз твдэх холбоотнуудаа хүйтэн дайны он жилүүдийн эхний 10 жилийн дотор өөрийн тал болгож за цэрэг зэвсгэлийн салбарт бол хамтран ажиллах гэрээ хийсэн болох нь бол тодорхой харагдаж байна. За тухайн үеийн одоо өрний улс орнууд өрний ертөнцийн геополитикийн тэргүүлэх чиглэл бол коммунизмын тархалтаас сэргийлэх явдал байсан. За барууны орнууд коммунизмыг бол яг хорт хавдар мэт одоо нэг эрхтнээс нөгөө эрхтэнд үсэрхийлэн хавддаг гэж бол оншилж байсан. За мөн 1949 онд Хятадд коммунистууд ядчаа бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсанаар бол зөвлөлтийн коммунизм Хятадаар дамжин зүүн өмнөд Аз мөн одоо өмнөд Аз руу тархах эрсдлийг Америкийн нэгдсэн улс одоо маш ноцтойгоор тооцоолон гаргасан байдаг юм. Энэ ч утгаараа Америкийн нэгдсэн улс нь коммунизмын тархалтыг хязгаарлахын тулд бүгд найрамдах Хятад ард улсыг одоо тойруулан өөрсдийн холбоотнуудаа бий болгож Аз твийн либерал блокуудыг бол үүсгэж байсан юм. Мөн тэд Вьетнамыг ч гэсэн коммунистуудад алдахгүй тулд Вьетнамын дайнд бол одоо оролцсон боловч харамсалтай ч гэхүү Вьетнамд бол Америкчууд ядалт байгуулж бол чадаагүй түүхтэй. За тэгвэл дараагийн буюу хамгийн сүүлчийн холбоотон бол одоо Австрали улс юм. За мөн л адил 1951 онд Америкийн нэгдсэн улс нь Австрали болон Шинэ Зеланд гэх хоёр улстай Аз номхон далайн аюулгүй байдлыг хангах чиглэлд бол цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. За энэхүү гэрээний үндсэн дээр бол ерөнхийдөө Австрали, Шинэ Зеланд болон Америкийн нэгдсэн улс гурав нь бол харилцан нэг нэгээ хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. За улмаар 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын дараагаар Америкийн нэгдсэн улс нь одоо терроризмын эсрэг дайныг зарлаж Афганистан руу бол одоо дайн зарлаж Афганистантай бол байлдаж байсан. За тэгвэл Австрали улс нь яг одоо 51 онд байгуулсан энэхүү гэрээнийхэн дагуу за өөрсдийнх нь цэргүүдийг бол гаргаж одоо Америкийн нэгдсэн улсын холбоотны хувьар Афганистан руу явуулж бас байлдуулж байсан түүхтэй юм а. Мөн Америкийн нэгдсэн улс нь Австрали улсад хэд хэдэн цэргийн баазтай. За тухайлбал Австралийн хойд мужид байрлах Pine Gap гэж цэргийн бааз бий. Энэ бол Америкийн нэгдсэн улсын бүс нутаг дахь тагнуулын мэдээлэл цуглуулах төв бааз. За мөн 2011 оноос хойш Австралийн Darwin хотод Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн бааз бол байгуулагдсан юм. За тус баазад тогтмол 2500 гаруй албан хаагчид байдаг гэх мэдээлэл бий. За мөн 2021 онд Америкийн нэгдсэн улс нь Австрали болон Их Британь зэрэг улсуудтай хамтран AUKUS гэх цэргийн эвслийн гэрээг бол байгуулж байсан. За уг гэрээний ачаар Америкийн нэгдсэн улс болон Их Британь зэрэг улсууд нь Австрали улсыг цөмийн хөтөлбөрт шумбагч онгоцтой болгоход тусалсан юм. За ер нь бол энэхүү AUKUS гэх цэргийн эвсэл нь өөрөө бүгд найрамдах Хятад ард улсын зүүн өмнөд Аз дахь цэргийн нөлөөг тэнцвэржүүлэх зорилготой цэргийн эвсэл гэж ойлгож болно. За нэг үгээр хэлэхэд Австрали нь хэдийгээр тусдаа төв боловч Америкийн нэгдсэн улс нь Австралийг Аз дахь Америкийн нэгдсэн улсын хамгийн найдвартай, хамгийн итгэлтэй холбоотон гэж үнэлдэг. За мөн газар зүйн байршлын хувьд хамгийн урд зүгт буюу Хятадаас хамгийн хол байрладаг тул за бүс нутагт дайн дэгдсэн тохиолдолд Австрали улсыг Америкийн нэгдсэн улс нь цэргийн хангамжийн төв болгон хувиргах боломжтой юм. За харин бусад Азийн нөхөрсөг холбоотой улс орнуудын хувьд Америкийн нэгдсэн улс нь албан ёсоор бол харилцан хамгаалах гэрээ бол байгуулаагүй. Гэхдээ стратегийн түншлэлээ хөгжүүлж бодлон хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогоо бол баримталсаар байгаа. Тухайлбал Сингапур улсын хувьд гэвэл 1990-ад онд бол Америкийн нэгдсэн улс Сингапурын бодлон хамгаалахын гэрээ бол байгуулж байсан. За энэхүү гэрээний үр дүнд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн флот Сингапурын Changi гэх одоо тэнгисийн баазыг бол ашиглах эрх зүйн боломж бүрдсэн. За мөн тус хоёр улс жил бүр Tiger Balm хэмээх одоо цэргийн хамтарсан сургуулийг бол хийдэг. За түүнчлэн Сингапур нь Америкийн нэгдсэн улсаас тогтмол F-35 сүнөөгч онгоц худалдан авдаг зэргээс харвал нийтэд ойрын харилцаатай гэж хэлж болно. Нэг ёсондоо бол холбоотон биш харин түнш гэж хэлж болохоор юм а. Тэгвэл нэгэн цагт хоорондоо дайтаж байсан Вьетнам улсын хувьд тус хоёр улс нь 2023 онд бүрэн хэмжээний стратегийн түншлэл тогтоосон юм.
За Америкийн нэгдсэн улсын хувьд Вьетнамтай тун ойрын харилцаатай болох хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагддаг. За учир нь өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын төрөмгөлөөс сэргийлэхийн тулд Вьетнамын оролцоо зайлшгүй шаардлагатай. Мөн Вьетнам улсын хувьд ч ялгаагүй өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй Хятадын аюулаас сэргийлэх үүднээс Америкийн нэгдсэн улстай бол ойртохоос өөр аргагүй байгаа юм. За энэ бүхнээс гадна 1979 онд Хятад Вьетнамын дайн болж Вьетнам улс нь Хятадтай богино хугацаанд бол байлдаж байсан түүхтэй. За иймээс хэрвээ цаашид Хятад улс ямар нэгэн байдлаар Америкийн нэгдсэн улстай дайн хийвэл Хятадтай хуурай газраар хэвлэгдэх Вьетнам улсын байр суурь энэхүү дайнд бол чухал нөлөө үзүүлэх нь мэдээж. За иймээс энэ хоёр улс нь одоогийн байдлаар аль бие усны холбоотон биш боловч хоёр орны батлан хамгаалахын харилцаа бол өсөн нэмэгдсээр байгаа юм. Тэгвэл энэтхэг улсын хувьд бас аль бие усны холбоотон биш боловч хоёр орны стратегийн хамтын ажиллагаа улам бүр эрчимтэйгээр хөгжиж байгааг бол дэлхийн нийтээр харж байгаа. За энэтхэг улс нь Америкийн нэгдсэн улсын дэвшилтэд зэвсэглэл болох F-414 хөдөлгүүрийг энэтхэгт үйлдвэрлэх гэрээг амжилттай байгуулсан. За урд нь энэтхэг улс нь Оросын холбооны улсын зэвсэглэлээс хамааралтай байсан бол за энэтхэг улс батлан хамгаалах салбартаа шинжилэлт хийж Оросын зэвсэглэлээс Америкийн нэгдсэн улсын зэвсэглэлд шилжиж байгаа. За энэ ч утгаараа тэд MQ-9 Reaper дронууд P8I тагнуулын онгоц MH-60R цөнөөгч нислэг тэргүүдийг бол их хэмжээгээр Америкийн нэгдсэн улсаас худалдан авч эхлээд байгаа юм. За мөн хоёр орны хооронд жил бүр Малабар хэмээх тэнгисийн цэргийн сургуульд болдог. За энэ сургуультанд Америкийн нэгдсэн улс, Энэтхэг, Япон, Австрали зэрэг орнууд бол тогтмол оролцдог. Харин Индонез улсын хувьд хоёр орны хооронд бол Garuda Shield хэмээх нэртэй хамтарсан цэргийн сургуульд бас жил бүр болдог. Америкийн нэгдсэн улсны Индонезийн айрамд C-130 Hercules нисэх онгоц, за Apache нислэг тэрэг F-16 сөнөөгч онгоцнуудыг бол сүүлийн жилүүд нийлүүлсэн. За мөн Индонез улс нь Хятад улстай өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байдаг тул Америкийн нэгдсэн улстай харилцаагаа бэхжүүлэх нь тэдний хувьд бол хамгийн зөв сонголт байгаа юм. За харин Тайваны хувьд гэвэл тус хоёр орны түүхэн харилцаа мөн яагаад Америкийн нэгдсэн улс Тайваныг хамгаалах шаардлагатай байдаг талаар өмнө нь маш олон удаа дэлгэрэнгүй бичлэг бол хийж байсан. За Тайван Америкийн нэгдсэн улсын хооронд харилцан хамгаалах гэрээ байхгүй ч гэсэн уг гэрээний ямар ч шаардлагагүйгээр Америкийн нэгдсэн улс өмнөөс нь цэргээ эвлэхийн хамгаалах цорын ганц улс магадгүй Тайван байж мэдэх юм. Ямар ч тач Тайван Америкийн нэгдсэн улсын хамгийн чухал хамгаалагдагч стратегийн түнш бөгөөд за Хятадын халдлагаас сэргийлэхийн тулд Америкийн нэгдсэн улс нь Тайваны батлан хамгаалахад бол маш их анхаарал хандуулж байгаа. Тайваныг товчхондоо бол их газрын Хятадд одоо нөхцөл байдал хэрвээ өөрөөр эргвэл за Хятадыг засаглах дараагийн хөзөр болох боломжтой гэд хэрчгэд бол нэг их буруудахгүй. За энэ талаар дэлгэрэнгүй бол одоо өмнөх контентуудаас та бүхэн хүлээн авч үзээрэй. Тэгэхээр ямар ч тач Америкийн нэгдсэн улс нь бол бүгд найрамдах Хятад ард улсыг тойруулаад өөрсдийн холбоотнуудаа хэдийнэ бий болгочихсон. За мөн холбоотон болоогүй улс орнуудтайгаа хүртэл стратегийн түншлэлээ улам бүр өргөжүүлэх бодлого баримталж байгааг та бүхэн харж байна. За өмнөх зуунд коммунизмын тархалтыг хязгаарлах зорилгоор бий болгосон холбоотнууд нь за энэ зуунд бол Хятадын аюулаас хамгаалах гол хөзрүүд нь болон хувирч байх шиг байна. Иймээс ерөнхийлөгч Дональд Трамп үнэхээр л бүгд найрамдах Хятад ард улсыг өөрсдийн гол аюул, гол өрсөлдөгч гэж харж байгаа бол Европын холбоотнуудаа түр хоошин тавиад Аз төвдөх холбоотнуудаа анхаарч үзэх шаардлага түнд тулгарч байна. За хэрв үнэхээр Трамп Аз дэх холбоотнуудаа ч мөн дээрлэхэж хөсөр хаяж гомдоовол Америкийн нэгдсэн улс нь зүүн өмнөд Аз дахь бүх нөлөөгөө алдаж бүс нутгийг Хятадын эдийн засаг болоод улс төрийн нөлөөнд бол оруулж өөрсдөө харин хоосон хоцрох эрсдэл өндөртэй харагдаж байгаа юм а. За тэгэхээр манай өнөөдрийн дугаар яг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар өөр илүү сонирхолтой сэдвээр иргэн уулзлаа. Түр баяртай.